онцгоноо та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдөр манай сургууль дээр аймгийн хойд бүсийн мэрэгжлийн багш нарын бүлгийн зөвлөгөө болж байна. За тус зөвлөгөөнд маань Баруун сумын 4, 5, 8 дугаар цэцэрлэг, Уулаян, Төмөн Зохлон Мөнхөн сумын цэцэрлэгүүд за мөн Баруун 1-р сургууль, Төмөн Зохлон Уулаян Мөнхөний ерөнхий боловсролын сургуулийн нийт салгарын багш удирдах ажилтнууд оролцож байна. За энэ зөвлөгөө маань ерөнхийдөө аймгийн хэмжээнд 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Багш нар маань өөрсдийнхөө туршлага арга зүйгээ түгээн дэлгэрүүлсэн бие биенээсээ суралцах нь юм сайхан үр дүнтэй зөвлөгөө зохион байгуулагддаг. Ингээд энэ удаагийн үйл ажиллагаанд оролцож байгаа нийт багш нартаа амжилтыг хүснэ ярив. Ер нь бол манай сургуулийн зорилго нь аль болох тэр сурталчдын юунаас доолоос ирсэн өдөөж бүгд болсон манай ирсэн баярлалаа. Та бүхэн одоо ширсэн сайхан бүлэг маань манай багшийн сүлжмэл төсөл дээр харагдж байгаа. За тэгээд энэний дараа төслөө хэрэгжүүлээд бид нар хамгийн сүүлд одоо тайлан гэдгээ тавина гэдэг төлөвлөгөөн дээр тусгасны дагуу чадварын Улаанбаатар аймгийн боловсролын газраас мэрэгжлийн багш нарын бүлгийн хойд бүсийн 20 удаагийн зөвлөгөөнийг хийж байна. За энэ мэрэгжлийн багш нарын бүлгийн үйл ажиллагаанд ерөнхийдөө багшлах болон суралцахад тулгамдж байгаа асуудлыг одоо мэрэгжлийн бүлгээрээ хамтран одоо шийдвэрхэн шийдсэн байх гэдэг талаар бид үүндээ өөрийн туршлагаа танилцуулж бас харьцан бие биенээсээ туршлагаа сонсож туршлагаа судалдаг ийм одоо үр дүнтэй үйл ажиллагаа байна. Энэ үйл ажиллагаанд хойд бүсийн сургуулиудын багш удирдах ажилтан мөн 6 цэцэрлэг 4 сургуулийн ийм 50 орчим багш удирдах ажилтнууд оролцож байна. Багш мэргэжлийн онцлог бол ажлын байран дээр тасралтгүй хөгжих хэрэгтэй байдаг. За энэ хэрэгтэйг хангах хамгийн гол одоо үйл ажиллагаа бол мэргэжлийн багш нарын бүлгийн үйл ажиллагаа байдаг. За бидний зохион байгуулж байгаа мэргэжлийн багш нарын бүлгийн бүсийн зөвлөгөөнүүд маань энэ хичээлийн 2 дахь удаага зохион байгуулагдаж байна. Улаанбаатар аймгийн хувьд 4 бүсээр зохион байгуулагддаг. За энэ бүсийн зөвлөгөөнөөр багш нар маань яаж юм бэ гэхээр яг мэргэжлийнхаа хувьд багшлах болон суралцах тулгамдж байгаа асуудлаа одоо хамтдаа шийдвэрлэдэг ийм үйл ажиллагаагаа одоо харилцан ярьж туршлагаа хуваалцдаг. Одоо миний ажлын байран дээр гарч байгаа асуудал бэрхшээл бүлгэрээ ярилцаад шийдсэн энэ шийдлээ энэ зөвлөгөөн дээр ирж туршлагаа хуваалцнаар бусдад суралцах. За өөрийнхөө одоо өөрсдийнхөө бүлгийн үйл ажиллагааг одоо сайжруулах ийм боломж нэгдгээр онцлог юмаа. Дээрээс нь боловсролын газрын ахлагч нарын зөвлөгөөг аваад арга аргачлалаа сайжруулаад одоо багшийн мэргэжлийн бүлгийн хөгжил маань илүү үр дүнд хүрэх ийм өргөн боломжийг нэгж байгаа ийм зөвлөгөөн болдгоороо онцлогтой. За мэргэжлийн багш нарын бүлгийн энэ зөвлөгөө маань баруун бүс, хойд бүс буюу Баян Дэлгэр Төмөн Зохлон суманд 2 өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Тэгээд уг зөвлөгөөнийг хамтран зохион байгуулсан Баян Дэлгэр сумын сургууль цэцэрлэг, Төмөн Зохлон сумын сургууль цэцэрлэгийн хамт олон талхтаа эзэрхэж байна.